Метабиус мэдээж. За сайхан шинэлж байна уу та нартай Mysterious Girlfriends анime яриад үгүй Акира бол юу ч сайн мэдэхгүй, ичимхий хүү байлаа. Тэр нэг охинтой ойртож найзлахыг их хүсдэг байв. Нэг өдөр түүний ангийн шин сурагч болох Урамото гэдэг охинтой зэрэгцэн суудаг болов. Урамото их чимээгүй, хичээл дээрээ заримдаа унтчихдаг, бусдтай нэг их нийлдэхгүй сониндуу зан ааштай охин байлаа. Нэг өдөр хичээлийн дараа Акира Урамотогийн ширээн дээр үлдсэн шүлсийг санамсаргүй долоочихов. Тэр оройн Урамоттой төстэй охины тухай маш тод зүүдэлжээ. Маргааш нь Акира биеийг муудаж хэд хоног гэртээ хэвтэх хэрэгтэй болов. Урамото түүнийг эргэж ирээд чи миний шүлсийг долоосноос болоод ингэж байна гэж хэлв. Дараа нь дахин баг зэрэг шүлс өгч Акира гайхалтайгаар дээрдэв. Урамото энэ бол өвчин биш, чи зүгээр л дурлцчихсан гэж хэллээ. Тэр өдрөөс хойш Акира Урамото хоёр хамтдаа харьж. Акира өөрийгөө илүү сайн мэдэрдэг болов. Тэд аажмаар илүү дотн болж эхэлжээ. Нэг өдөр Акира зориг гарган Урамотоос болцохыг хүсв. Гэхдээ Урамото чи үнэхээр надад дуртай гэдгээ батал гэж хэллээ. Акира өмнө нь дурлаж байсан охиныхоо зургийг уурч сэтгэлээ илэрхийлв. Үүнийг хараад Урамото ихэд гайхаж баярлав. Тэр хоёр хоёулаа өмнө нь хэн нэгэнтэй болцож байгаагүй гэдгээ ярилцав. Урамото нэг удаа анги дээр инээж байсан нь Акирыг хараад ирээдүйд тэдний хооронд онцгой холбоо үүснэ гэж мэдэрсэнтэй холбоотой байжээ. Ингээд Акира анхны найз охинтой болов. Нэг өдөр Акира найзуудтайгаа ангийн охтын талаар ярилцаж байхдаа Урамоттой хамгийн өндөр үнэлгээ өгч байгаагаа ойлгов. Тэр найзаасаа найз охинтой бол юу хийх вэ гэж асуухад гараас нь хөтлөх гэсэн зөвлөгөө авав. Гэвч Акира гараас нь хөтлөх гэтэл Урамото зөвшөөрсөнгүй. Тэр илүү их ярилцаж бие биенээ ойлгох хэрэгтэй гэж хэлв. Ингээд Акира Урамотоос сонирхлынхын талаар асуухад тэр хайч ашиглан даавуугаар цэцэг хийх дуртай гэдгээ харууллаа. Акира түүний авьяасыг биширч тэдний харилцаа улам батжиж эхэлжээ. Акира нэг өдөр Хаяковотой тааралдахад өмнө нь зурган дээрээс харж байсан охин гэдгийг нь танив. Тэр юуад би Хаяковотой зүгээр кофе ууул чи уурлах уу гэж асуув. Юа гонигтай байгаагаа илэрхийлж хэрв тэгвэл сэтгэл нь өвдөн гэдгийг ойлгуулжээ. Акира өөр хүнд биш, зөвхөн Юад хайртай гэдгийг хэлж түүнийг тайвшруулв. Дараа нь Акира Юагийн инээмсэглсэн зургийг авч түрээвчэндээ хадгалжээ. Юа түүнийг ингэж нээлттэйгээр хайрлаж байгааг хараад их баярлав. Юа ангидаа хурдан гүйдэг охтын нэг болж бараг хамгийн хурдан болох шахав. Түүнийг сургуулийн гүйлтийн багт орохыг өрсөн ч тэр татгалзжээ. Учир нь үдийн цайны цагаар бэлтгэл хийсэн ч орой Акиратай хамт харихыг хүссэн юм. Харин Акира Юаг зөвхөн өөртөө нь илүү их цаг өнгөрөөхийг хүсэж байв. Нэг өдөр Акира дахин ханаад хурч хичээлдээ ирж чадсангүй. Юа түүнийг эргэж очив. Ока түүнд Акираг баярлуулах жижигхэн сюрприз хийх санаа өгчээ. Юа очоод Акираг зоригжуулж илүү дээрдүүлэхэд нь туслав. Маргааш нь Юа бөөхөө гүйлтэд төрүүлж сургуулийнхныг гайхшруулв. Тэр Акирад урам өгч буугаа илэрхийлж илүү хичээж байгаагаа харуулжээ. Акира нэг шөнө Юагийн тухай ичингүүрмээр зүүдэлж маргааш нь бодолд дарагдав. Хот дундуур алхаж тайвшрах гэж яваад Юатай тааралдав. Юа түүнийг гэртээ цай уухыг өрөв. Гэрт нь хинч байгаагүй тул тэд чимээгүйхэн ярилцаж суулаа. Аянга цахилахад Юа айж Акира түүнийг түшиж авсан байна. Акира өмнөх зүүдээ нуухын оронд үннээ хэлж эцснээ илэрхийлв. Юа түүнийг шоолсонгүй, харин хүн дурлах үедээ янз бүрийн мэдрэмж төрдөг. Энэ бол хэвийн гэж тайвшруулв. Дараа нь Юа өөрийнх нь ч зүрх хурдан цохилж сандарч байгааг хэлжээ. Тэд хоёулаа бие биедээ илүү ойр босноо мэдэрч баяртайгаар салан гэртээ харив. Тэр өдөр тэд илүү ойлголцож. Хайр гэдэг нь зөвхөн догдлол биш, харин харилцан ойлголцол гэдгийг ойлгосон юм. Юа бай маргааш нь сургууль дээрээ үсээ өөрөө янзалсан ч жаахан эвгүй харагдаж ирэв. Акира юу хэлэхээ амжаагүй байтал Ока түүнийг дагуулж хувцас салхи өрөө рүү орж үсийг нь хөөхөн хоёр бөөрөнхий болгон янзалж өглөө. Ингэснээр Юа бай илүү цэмцгэр хөөхөн харагдав. Тэр өдөр олон хүн шин төрхийг нь магтаж зарим хөвгүүд түүнтэй танилцах тухай ярьж байлаа. Энэ байдал Акирад таалагдсангүй. Тэр жаахан атаархаж өмнөх үсээ болгохыг гуйв. Юа бай найз залууга тайвшруулахын тулд үсээ дахин жаахан замраагүй болгож өглөө. Акирад түүний үсийг илэх, янзлах нь таатай санагдсан юм. Ока дахин янзлах санал тавихад Юа бай татгалцсан ч Ока үүний цаад шалтгаан Акира гэдгийг ойлгожээ. Юа бай тоглоомоор Окагийн үсийгч бас замраагүй болгоход Окад их таалагдаж Юноостыг өгөхийг гуйв. Удалгүй сургууль дээр зарим хөвгүүд Юа байгийн хөөхөн ус засалтай зургийг солилцож ихэлсэн Акираг уурлууллаа. Тэр найз охиноо өөрийнхөөрөө хамгаалмаар санагдав. Хин нэгэн Юа байг алдартай хөөхөн дуучин Окатай адилхан гэж хэлэхэд Акира сонирхоод номын дэлгүүр орж түүний тухай сэтгүүл үзжээ. Зарим зураг инээмсэглэл нь Юа байтай үнэхээр төстэй санагдав. Удалгүй Юа бай энэ тухай сонсоод Акиратай ярилцав.
Акио чамтай адилхан болохоор сонирхсон гэж тайлбарлав. Гэхдээ Юабэй үүнд дургуутсаж түүнийг өөр охтын тухай хэд их сонирхгүй байхыг анхааруулав. Гэсэн ч Акио дараагийн өдөр дахин нэг зурагт ном авчээ. Номын дэлгүүрээс гарахдаа Акио Хайкотой таарлав. Хайко үсээ тайрсан тул Акио ихэндээ таньсангүй. Хайко найз залуутай эсхийг нь асуухад Акио худлаа үгүй гэж хэлв. Хайко саяхан салснаа Акиотой ярилцахад тайвширдаг гэдгээ хэлэхэд Акио түүнийг зоригжуулж сайхан үг хэлв. Хайко үүнд сэтгэл хөдлөж илүү олон уулзахыг хүсв. Гэвч Акио бодоод өөрийнхөө найз охин Юабэйтэй холбоогоо эвдэхийг хүссэнгүй. Ингээд тэр үннээ хэлж найз охинтой гэдгээ хүлээн зөвшөөрөв. Хайко Акио хэн нэгнийг үнэхээр хайрлаж байгааг ойлгоод нэрийг нь асуугаад явлаа. Гэртээ харах замдаа Хайко жаахан гунигтай байсан ч Акиогийн үнэнч зан хүндэлсэн юм. Юабэй Акиод нэг зүйлийг тайлбарлав. Тэр өөр сургуульд байхдаа таалагддаг хүнтэй байсан нь хэвийн зүйл. Гэхдээ одоо Акиогоос өөр хэн нэгэнд сэтгэлтэй биш гэдгээ баталжээ. Акио үүнийг сонсоод баг зэрэг гунигсан ч Юабэй түнд шударга байх нь чухал гэдгийг ойлгууллаа. Маргааш нь Ока Юабэйгаас өөрийн онцгой ур чадварынхын талаар асуусан ч Юабэй татгалзав. Дараа нь Ока соёлын наадмын үеэр авсан нэг зургийн тухай дурдсанд Юабэй дургуутсаж тэр зургийг хэрэггүй гэж үзэн устгав. Ока үүнийг хараад түүний шийдэмгий зан биширсэн юм. Тэр цагаас хойш Акио Юабэйгийн тухай байнга бодох болж анхаарал нь сарнах үе гарч байв. Юабэйч бас Акиотой ойр байхад зүрх нь хурдан цохилж сандарч байгаагаа мэдэрчээ. Гэсэн ч энэ нь дурлалтай холбоотой энгийн мэдрэмж гэдгийг ойлгосон байна. Нэг өдөр Акио сандран унаж Юабэй түүнийг санаа тавин тэрвэрч тайвшруулв. Тэр мөч Акиод их чухал санагдаж Юабэйч бас сэтгэл нь амарсан юм. Тэр хоёр илүү тайван болж бие биенээ илүү ойлгож эхэлжээ. Удалгүй Ока санамсаргүйгээр жижиг гэмтэл авснаар Акиотой адилхан жижиг соригтой болов. Энэ нь тэднийг инээлдүүлсэн жижигхэн явдал байлаа. Нэг охин Акиод багш дуудаж байгааг дуулгахад боолтыг нь засаж өгсөн нь Юабэйнд жаахан таалагдсангүй. Гэхдээ Акио Юабэйгийн өгсөн боолтыг илүүд үздэгэ харуулжээ. Тэр өдөр Акио Юабэй хоёр сургуулиас харихтаа тэврэлдэж энэ удаа ямар ч маргаан гарсангүй. Акио гэртээ ирэхэд эгч Юко нь ширээний ард унтаад сууж байв. Акио түүнийг тоглоомоор асуухад Юко ичингүрч инээгээд гарч явжээ. Маргааш нь Юабэй Юкотой таарлаж өөрийгөө танилцуулав. Тэд хамтдаа кофе ууж ярилцсан суув. Юко сургуулийн дөрөвд хувцас заримдаа дурсамж сэргээдэг гэж хэлэхэд Юабэйч мөн адил толгой дохин инээмсэглсэн юм. Юко Юабэйгаас Акио хэн нэгэнтэй үерхэж байгаа эсхийг асуув. Тэр өөрийнхөө ахлах сургуулийн үеийн дурлалын тухай баг зэрэг ярьж өглөө. Акио гинэт чамд найз залуу бий юу гэж асуухад ихэд гайхсан гэж хэлв. Тэр өдрийн унтаж байхдаа хуучин найз залуу агаага зүүдэлсэн байжээ. Юко ахлах сургуулаа төгссөний дараа өөр хотын их сургуульд сурч хол явснаас болж холбоонд тасарсан тухай ярив. Мөн Акио болон өөрийнх нь ээж тэднийг салж хагцхаас өмнө өөд болсон тухай дурсан хэлжээ. Нэг өдөр Акио, Юко болон тэдний аав ээжийнхээ бунханд очиж амьдралдаа юу хийж байгаагаа мэдээлэхээр зочлов. Аав нь Юкод чи Акиог байнга анхаарч халамжлах албагүй. Өөрийн гэсэн амьдралтай шүү гэж хэлжээ. Маргааш нь Юабэй сургууль дээр Акиотой уулзаад Юкотой таарлцсан тухайгаа ярив. Мөн Юко өмнө нь найз залуутай байсан тухай хэлэхэд Акио бага насндаа ээжигээ алдсан тухайгаа нээлттэй ярьжээ. Үүний дараа Юабэй Акиогоос ээжийнх нь бунханд хамт очихыг хүсв. Акио яагаад гэдгийг сайн ойлгоогүй ч зөвшөөрчээ. Тэд энэ удаа сургуулийн хувцас биш, энгийн хувцастай очсон тул Акио үүнийг болцоо шиг санагдсан байна. Юабэй даашин зөмсөж цэцэг барьсан байсан нь их гоё харагджээ. Бунханд очоод Юабэй авчирсан хоолоо задлан хүндэтгэлтэйгээр мэдчилв. Тэр би найзынхаа ээжтэй уулзаж байна гэж бодсон болохоор гоё хувцассан гэж хэлэхэд Акио ихэд сэтгэл хөдлсөн. Учир нь тэр ээжтэйгээ холбоотой дурсамж бага санаж байв. Юабэй Акиод ээжийнхээ тухай илүү их дурсахыг хичээгээрэй гэж хэлж цаашдаа түүнийг илүү их инээлгэж баярлуулах болно гэж амлав. Тэр хоёрын нүдэнд нулимс цэглэгнэж бие биедээ улам ойртсон юм. Энэ түүх зарим хүмүүст сонин санагдаж магадгүй ч хайр гэдэг янз бүрийн байдлаар эхэлж болдог гэдгийг харуулжээ. Тус хайрын аниме таалагдсан бол баяртай байна. Сайхан шинэлээрэй. Хэрвээ миний даруухан контент танд өчүүхэн ч гэсэн таалагддаг бол надад жаахан дэмжлэг үзүүлээч гэж гуйя. Би одоогоор боломж тааруу байгаа ч илүү чанартай бичлэг хийх чинь хүсэлтэй байна. Тэр 41949551 байна. News 3-4-4-4-1-9-7-4-9-5-1 donation хэмжээ. Ямар ч байсан болно. Та нартай би хайртай шүү.